Манайхаа шинэ бичлэгтэй тавтай мэрэл. За энэ бичлэг яг төрх үеийн маань бичлэг гэж магадгүй. Яагаад тэгэхээр өглөө одоо 8-аас хойшоо ер нь бол бадалт маань аяг ойр орхон болоод доошоогоо өөрийн мэдэхгүй шингэх юм өөрийн мэдэхгүй доошоо гараад байна. Тэгээ ус нь гараад ах шиг байна. Тэгээ одоо шууд эмнэлэг рүү явах гэж байна. Одоо 9:43 болж байна. Тэгээд очиод үзүүлчихэд хэвтэх нүү, төрх болсон байна уу? Төрх болоог бол буцаад гэртээ гарах байх л та. Тэгээ явжсэн бичлэгийн маань үргэлжлүүлээд үзээрэй. Эмнэлэг дээр ирсэн чи харин ус гарсан гэд хэвтгэр болцоо уулын нэг хуруу хаах хэвээр нэгдсэн байгаа байхгүй юу? За тэгээд түүхээ нийлэх гээд хүүбд хоёр л хүлээгээл байж. Тэгээ уул нь бит хоёр уулаа айгүй гой цоглог эмнэлэг дээр ирсэн юм аа. За би төрх өрөөнд ороод ирсэн. Орж ирээ тариулаад тэгээд ургийн бичлэг хийлээ. Бацалтай 3 минутын зайтай бацлаад болдог. Тэгээ ус нь гарцсан. Тэгэл би чинь бөмбөлөг дээр суухаар яахчгүй. Энэ өвчин намдаад юм байна. Бацалгаар нь суучаал. Тэгээд ижсэн хажуудаас нь ихч болохоор төрөх гээд явчлаа. Тэгээ хамгийн гол нэг хуруу хагастай нэгдсэн. Гэсэн хүртэл ус нь гарцсан. Тэгэл би чинь яа бацлаа тэгэл. Төрхөрөн маань иймэрхүү миний орныг миний юмнууд тэнд. Тэгээд бөмбөлөг маань энд байна. Тэгэл би чинь За энэ үеэс ингээл бүр ядраад бүр сулдаад ирж байгаа байхгүй царай зүсэн юм болцсон. Анх яаж имлэг дээр ирлээ дээ. Тэгээ хүчил төрөвч дутагдаад ингээд хүчил зүрх залгацсан ургийн бичлэгийг хийлгээд ингээд хөвтөж гинэ үү. Өвдөлдөг тарай хийсэн. Хийж юм. Одоо баруун 1 минутын зайтай өвдөд байна. Асал чам юм байна. Хамаг би арцаагаад хажууд нэг санаа. Өөрөө нэг бөхчим юм амьсгалж чадахгүй нэг тийм тахгүй. Хажууд 8 нойр хурж байна. Нойр хүрээд тах. Яадаг гэхээр өвдөд болтгоо. Хэвтгэр улам их өвдөд байгаа юм шиг санагдаад зүгээр. Бөмбөлгөн дээр суугаад нэмэр байдаг юм байна уу? Өвдөхөр бас зогсож ээжлээ. Ойлол тэнхийг алдна гэд аль болох бие бараал. Тэгэл хийж одоо хэр удаа ингэж өвдөхстэй мэдэхгүй энэ тариа хаас юм болоогүй энэ туслан өвдөгдөг самны ямсан нэгдэг тариа л гэсэн. Тэгээд одоо хэдэн ороо нэгтчихэд байгаа юм бүүмэд. Хамгийн сүүлийн үзлэгт ороход 2 хуруу хагастай нэгдсэн байна гэд. Тэгээд тариа хийсэн. Одоо хэдэн ороо нэгдсэн бүүмэд мэдэхгүй байна. Хамаа би харцаагаад болдгоо. Сая гэлизм тавьсан. Бас хажуугаар нь үдчих хоорондоо зөв гэлизм чи яас хэцүү юм бүр. Агуу юм аа мэддэг хүмүүс нэ энэ их амар өвдөлтөг твчээд яа.
Цаавсан дээр бичлэгээ төрүүлжлүүлэх бодно гэж байна. Ямар ч юм дурцсан. Төрөөд хүүхдийн маань дэшиг аваад явсан. Би одоо орон дээр жоохон амраад байж гинэ үү. Хэдэн минутанд төрсний сандгүй. Явж сайн амжилттай төрчлөө. Бас л их юм болт юм шүү. Хит-хитэн тусал хэлэгдсэн байж. Чангал төрж байгаа бичлэгийг хийн гэсэн чинь чадсангүй. Юу тэр хийх мөнтэй. Ямар ч үргэлжлүүлээд хийнэ. За энэ ингээд төрсний дараа хөрөө маань нөө тэнд ээж хөвтөж байгаа энд би байгаа. Ээж намайг асарч байгаа. Тэгээд цахарыг марсан шигээ байж нөө. Одоо цаг өнөөдөр 2026 оны 2 сарын 11-нд тэгээд одоо цаг 11 цаг 43 минут болж байна. 12 цагаас хүүтэйгээ ирж уулзаарай гэсэн. Хүүгээ нэг харахны өчтөр хүүгээ би нэг ганц хараад тэгээд нэг үнсчээл явуулсан. Тэрөөсөө уулзаагүй. Би энэ яаж нийтийн очиж нэг хараад хүлж болохоор бол хүлэн тэг хүлэхгүй бол сүүгээс хагаад өгөх бах гэдэг хичээлгээ нэг хүүхэнд чинэрч барьсан юм байхгүй л одоохондоо тиймэрхүү байна. Хүүгээ эрчим дэмжлэгийн нахт нэмээ бит хоёр өдөр алга 12 цагт очиж хүүд дээрээ очиж иргэдэг байсан. Тэгээ миний хүү чинь ямар хөөрхөн байсан гэж санд бүх юм нь жижиг том хоёр алгнууд л ээж нь хүүгээрээ маш их бахархсан. Ийм жижиг юм байж ийм олон зүйлийг давж гараад зэвэж бит хоёр нэлээс гарч юм уу? За эмнэлгээс гараад ирлээ. Одоо 26 оны 2 сарын 14 цаг ит болж байгаа юм. 3:30 эмнэлгээс гараад эмээс ороод дайр зар хэрэгтэй юмнууд такс аваад одоо харина. Ингээд төрөхөд төрсөө. Ингээд төрхий өргөө амарчхад төрөөд одоо гараа явж байна. За гэртээ харина бүгдээрээ. Ой, тэн хотын машин чагаад. Да яшгүй. Танаас Тэрээрээ. за. За. Ой, тэр чамд тэрвэн л энэ тэрээд нь тахаа. Хөлхнө танаш. Хани, яаш. Танаш. За гэртээ гараад ирсэн юм хумаа зэгцлээд янзлаад игээд ээж гинөө. Салхи ахуулахгүй гэд толгой тарих нэлээд сайн байгаа л гэж. Сиси хажуудын сисиг хараач тий. Хөөе сиси үсийг ингэж цэцэн ямар хөрх харагддаг юм бэ чи? Тэрээрээ ийм хөрх. За ингэж байж юм да. За тэгээ өнөөдөр эмнэлгээс гарсан 2 дахь өдрөө иймэрхүү байна. Цмаа нэг иймэрхүү. Тэгээд өдөр болго хүү дээр очиж ирэж байгаа. Тэг хөрхөө хүү маань удахгүй гараад ирэх баха. Нэрэ мөөмөс агаал хүүдээ сүгөө хоримтлуулаад тэгэл ээж юм да.
ганцхан хүүгийнхаа гэрчлэгийг авчлаа. Өстой гоё юм. Ингээд миний хүү Монгол улсыг иргэн боллоо. Хэрвээ ирээдүйд миний хүү үзвэл хүүдээ баян хүргэе. За өнөөдөр 2026 оны 2 сарын 17-ны өдрөө битүүний өдөр. Тэгээд өнөөдөр ээжтэй хамт хүүгээ ирэх хэрэгцсэн байна. Тэгээ би өмнө ирсэн болохоор өмнө үүдээр 2 удаараа ирсэн. Тэгээд өнөөдөр болохоор эмийг нь олуулчихлаа. Эмийг сайн үзэж хараад, сайн юм яриад, өөрөө хүрхээс жайгаад юм юу гэж ярихаач мэдэхгүй байгаа болохоор эмийг нь оруулчихлаа. Тэгээ хөрхөө орцсон. Би дэсүүгээ сагаа хүлээж ин гадаа нь. Миний хүү энд байгаа. Ийшээ ороод гар мараа угаад юм билээ. Тэгчээ өгжийн олоод сүүгээ бүлээхэн болгож өгд юм билээ хүү. Миний хүү одоо бараг 7 грамм сүүл ууж байгаа багаар угжаар ууж сурж байгаа. Тэгээд эмнэлгээс гаж ирээд ээжийнхэн мөмийг өгөх хаа. Өнөөдөр нэг тийм ажилдаа битүүний өдөр байна. Миний хүү одоо удахгүй энгийн тасаг руу бууна гэсэн. Энгийн тасаг руу буухаар нь буугаад тэндээ бас дахиад нэг хит хончоо тэг гараад ирэх баха. Нэг тиймэрхүү л юм да. За сайн уу. За дахиад шинэ өдөр. Өнөөдөр 2026-ны 2 сарын 19-ний өдрөө. Шинэ 2-ны өдөр. Одоо хүүгийнхаа эмнэлгээс дөнгөж 12-оос 1 хооронд хүүд дээрээ эргэлтээр ээж болдог байхгүй юу? Тэгээ хүүд дээрээ ирчээд гарч ирээл байж ин хүүд. Тэгээд эмчин нэг юм захиад эмээсээ орчоод тэгээд өгөх гээд байж гинөө. Миний хүү чинь хэдэн сарын хэдэн твтлээ илэх нэлхэст. Яаж 2 сарын 14-өөд тэгээд 1-р эмнэлэгтээ байж байгаа их нэлхэс рүү шилжсэн байхгүй юу? Би энд ингээд хизээ өвцнийг ингээд гаргаад ирээ. За тэгээл ээж миний хүү биенээ айгуу сайжирж байна. Мундаг байна. Өнөөдөр би хүүгээ тэрвэрч үзлээ. Ингэртээ тэрвэрч үзлээ. Өнөөдөр жоохон ааштай уйлаал ингээл жоохон унтжгаал сэрээл уйлчгаал ингээл сүүндээ чадахгүй байгаа юм шиг айгуу багаар хоолж байгаа. 3 цагийн зайтай 20 граммаар хоолж байгаа. Өмнө нь бүр 5 граммаар хоолж ирсэн. Тэгээ ихсээд 20 граммаар хоолж байна. Тэгээд өсгөөр их уйланхай гэсэн өсөвлөгч нь. Тэгээл хөөрхөн хоолоо идэхээр хөрхөн ааштай болчаал, нүдэн нээж юм харчаал. Миний хүү бичлэгээ үзэл ээж нь яг хүүгээ ингэж анзаарсан. Үнэхээр хэрэг дуртай. Ингээл ээж нь мөрөн дээр нь илэхээр тэр мөрлөөгөө ингэж хараад хин надад хүрээд байна гээл. Эмээ нь өчтөө уржигдэрхэн орсон байхгүй 19 17-нд эмээ нь орсон байхгүй тэгсэн чинь үнэхээр хэрэг дуртай. Хажууд нэг сувлагчны юм ярихад юу яриад байна гээл толгойг гүйлгээл нүдээ гүйлгээд идэг гэсэн. Миний хүү тийм хэрэг дуртай ах нэ. За ээжийнх нь эцсэн юм болохоор миний хүүг оролдоод үнсээд илээд байхаар уйлчих гад идэх юм ээ. Зүгээр ингээл налаагаал тайван хинч надад хүрэхгүй ингээл өөрөөрөө байх дуртай хөхтэй юм чи. Ерөөсөө миний хүү ингээл ганцаараа тайван байж явах дуртай хөхтэй. Оролтоод байвал уйлаад идэх хөхтэй. За. Тэгээ одоо алга миний хүүгийн жижиг 300 гэж өнөөд хэлсэн. Яг зөв хэлсэн үү мэдэхгүй. Өчтөр болохоор миний хүүг чинь 3 хил 450 гэсэн баггүй. Тэгсэн өнөөдөр 3 хил 300 гэх юм. Зөв ч хэлсэн юм уу буруу хэлсэн юм уу мэдэхгүй. За тэгээ миний хүү чинь их том нүдтэй, их гоё алаг давхраатай, алаг давхраач гэжтэй алаг том нүдтэй. Тэгээ их гоё давхраатай. Тийм хүү байгаа шүү миний өр. Тэгээд өнөөдөр жоохон ааштай байлаа. Тэгээ уйлах гад ахын сувлагч нь ээжтэн тэрвэрлээ. Ээж нь нэлээ удаан тэрвэрцүүлээ. Жоохон уйлах гал байлаа. Босч тэрвэрлээ. Тэгээд ээж нь унтуулж гараад ирлээ. Тэгээд сосхийг хөхөлж. Соскоос их хөрхөн мундаг хөхөх юм оо. За тэгээд өөр чи миний хүүгийн сайхан ээж нэрээ ингэж за таах удаа миний хүү хувц өмсч үзэж байгаа өнөөдөр чи ингэж задлж ууж боож болдог тийм цамц ээж нь авчирч өмсөлсөн өмсөний өмсөлсөн тэгээ өчтөр би 3 дахь их хүүгийнхаа памперсыг сольж байна. 1-р эмнэлэгт ахт нь ээж нь нэг памперсыг сольсон. Тэгээд өчтөр нэг памперсыг сольсон. Өнөөдөр нэг памперсыг солилоо. Тэгсэн чи өчтөр памперсыг солиход ээж хоёр баларсоо ингээд
дүлээд ахын за баачлаа да гэж бодоод памперсыг аваа шавтарч аваад салбитгаар арчиж байгаа л тэгээд нурлтын эсрэг тас түрхгээл гэж хэлсэн чи ээж хүшээчдгийн памперсыг зүгээг байх ээж сандрал үе одоо яана гэж таавгийн шээс олгаа ицсэн норгаа ицсэн битээш чи тэгээд памперсыг өмсүүлж чадахгүй ээж нь хүүдээ хүрхээс ч хайрлаад байгаа болохоор өмсөж чадахгүй савлэгчийн татаж өмсгөөсөн нэг тиймэрхүү л энэ да. Тэр нөгөө ээжийн хүүгийн хуруунууд тэг хөлийн хуруунууд үнэхээр сүмбэн урт урт. Өстой хөөрхөн чим миний хөстэй мундаг баг чим идгээл яваад байгаа шүү. Тэгээд ээж нь хүүгээрээ зөндөө их бахархаж байгаа шүү. Гэрт нэмээ, өвөө, буруу эмээ, дүүн, аав ээж нэгэд бүгдээрээ миний хүүг хүлээж байгаа шүү. Хурдан идгээ гараад ирээрээ гэд энэ бичлэгтээ захиа хэлчихье. Одоо эмнэлгийнх нь гадаанд одоо нөгөө эмчийнхэн загсан тариаг оруулж өгөх гээд аав нь орсон байгаа. Ээж нь хүлээж байна. За ээж нь хүүдээ хайртай шүү. Маргааш ээж нь дахиад ирнэ. Тэгээ өнөөдөр энгийн тасаг руу шилжчих байх гэж утсан эрчим эмчилгээнд байгаа шүү дээ миний хүүч чинь. Тэгээд энгийн тасаг руу шилжчих болов гэсэн чи өнөөдөр ор байхгүй гинэ. За тэгээд маргааш уулзъя. Хайртай шүү.